Тунгалаг тамир 2 дугаар бүлэг. Эрдэнэ харин нутагт явгарсан гонигт шөнийн урдах өглөө тамирын хөндөд өөр нэгэн хэрэг гарчээ. Өмнөрөө гарсан ялаг өмхөх гэж чадалгүй ангаж хоцорсон шууны ам шиг голын баруун тал руу хойноос шааж орсон урт тамны адаг. Өргөн дэнч дээр дундаа хоньны хашаатай чандамлан буусан 3 гэр хот айл харагдана. Баруун өмнөх том гэрээс нь хөх дайлан бэндэлтэй хууч өтөр дуучин гутал өмссөн сэлмэл төмөр хэтбэлтэй үүсэн иштэй хотго зүүсэн гялалцсан дугуй бор царайтай догтож ятсан давхраа алаг хурцнуудтай бүдүүн хар гэзэгтэй хүн гарч ирээд дөнгөж тэмдэг орж байгаа өрийн гингээд 4 зүг 8 зогсыг ажиглан зогсноо. Энэ хүнийг Эдгэлт гэдэг. Одоо 32 настай. Эдгэлт ямар ч язгуур угсаагүй. Эцгээс уламжилсан өв хөрөнгө баг боловч гайраг чулуун мэрхээс бусдыг хийж байгаад луугны хушууны тэргүүн баяны нэг болжээ. 19 наснда далаа чонхорвангийн ловсон таажийн охиныг ёслон авч өмчөнд нь уумал авсан хөрөнгөчхийн их сурулж олжээ. Гаднаа цөө мал байлгаж бусдыг хэдэн хушуунд ядуучуудад суйрлан өгч хариулгадаг ажээ. Эдгэлтийн бүл гэвэл эхнэр Долчин, 10 настай хүү Хонгор, 7 настай охтон Солонго ийм 4 халуун ам билээ. Эдгэлт өрийн гээгээ цайхаас эхлээд өчшийн бүрэнхий болтол борив бос ихгүй юм хийж байдаг. Аварын хүмүүсээ ч яг тийм байлгахыг хичээдэг. Энэ ч учраас эхнэр Долчин бусдаас түрүүн босоод бусдаас түрүүн дүнэгэн сааж бэлчээдэг заншилтай. Хэрв аль нэгэн алиас хожимдуул төд өдөртөө дуу шуугийн уурлан явдаг. Энэ зангийн мэддэг зарцсан нар нь гэрийн цайны уур дуугархаас нааш босдоггүй. Эдгэлт хэсэг зогсож хэд дахин сүнэлээ. Должон хүүг босгоод үнэнд явал. Сайхан өдөр болох нь гэж нарийнхэн царга дуугаар хэлээд хойд гэрлүүн гүн очиж өрхийг нь татаад дулмаа босвол дээр байхаа гэд зүүн гэрлүү халахтал гэрээс ахмад насны авгаа гарч ирээд өрхөнд татлаа. Хой жижиг гэрт итгэлийн адуучин галдсан эхнэр дулмаагийн хамт байдаг. Зүүн гэрт хончин нэм эхнэр хишигт 6 настай охин сүрэнгийн хамт байдаг. Эдгэлтийн нуруу намхан туранхаа боловч булчин шөрмөс болсон биений гүүж өсөрч явхаар зорив заягдсан мэт бөгөөд нутгийнх нь дэвхрэг Эдгэлт гэж хойчилдог. Эдгэлт шогссоор гэрийнхээ гадна очиход хүү Хонгор нүдэ нуухлан гарч ирлээ. Муу хүний нойр, молгом хүний шүлцгэгчээр нойр өглөө заяа нарсан тарих бушуухан өнөөгөө хорваагаад дэргэж дэртээ хойд ингэрт идэх нь идэж хэвтэх нь хэвтэж байгаа сарлаг хайнаг голдоо өхрлөө заалаа. Хонгор бургасан шилбүр авч мордонгүйх гэхт нь мод битгий үн заяан орсон тарих гэж эцгэнэ зэмлэн зогсов. Эдгэлт тамирын нөгөө талын модтой уулын ард идэж байгаа 2 морийг ажиглан харснаа шууд явж хоньны хашаага нээлээ. Энэ үед нэм бүсэн бүсэлсээр ирээд сайхан унтуу улс бит хоёрын хинэн баян Эдгэлт хинэн хончин юм гэдгийг тааж болох гэж зүдэрдэг бололтой гэж бүдүүн парга дугаар хэллээ. Таажл бай гэд Эдгэл хоолоод залтай инээснэ нямгай пөрв тажийн адуучны сураглаж явсан 2 тэр байна гэж нөгөө 2 морийг заалаа. Барьж аваад хэрж автал нь хонин талхиж орхих юмсан гэж итгэлийн бодлыг нь таасан мэт ням хэллээ. Адуу ирэхээр та мордод хөөгд ирэлдэ. Орж ариг үйгээд Эдгэлт гэрийн зүг явхад нэм даглаа. Онгор хүүгүүсээр гүн жалганы ихээр гарах гэтэл ёроолд ямар нэгэн дуу гарахад зог тусан зогсож харлаа. Дүүмэн гүүгээд эргэж тэртээ доороос бүдүүн дуутай хүн дуугарлаа. Ажиглал тэр дор хүн гэхэд ч бэрх биш юм хөдөлж харагдлаа. Дүүмэн битгий ахын нэг ядарсан хүн байна гэж паргисан дуугаар хэлэхэд Хонгор жалга руу орж ойртон очлоо. Аха та хүн үү гэж толгоогоо далжилган нүдэ жарт айлган ширтэд суугаад асуулаа. Би хөөн. Дүүмэн хүрээтэр. Тэр бол харахгүй хүн байлаа. Ингэхдээ 2 гаргүй хүн хэвдэж байлаа. Хэрэг хөлсөн баригдаж үл сахлан нургаад эрэг мөргөж байгаад гарсан сарлагын буг шиг болсон тэр хүний нүрэнд 2 нүд гялалзах ажээ. Эр хүнээс айх хэрэггүй гэд тэр хүн инээмсэл. Би айгаагүй гэд хүү эвгүй юм гарвал буцаа зүхтахад бэлэн алгуурхан ойртлоо. Хадсан ширэн хүнжил дотор зөвхөн толгоогоо гаргаж хэвтэж байгаа тэр хүний нүд гялалзан цэлмэг хөх төнгөр өөд завжилгүй ширтэж байлаа. Аха та босол доо. Ахна босож чадахгүй байна. Яагаад босож чадахгүй байх юм бэ? Тэр хүн хэсэг дуугүй болж нүднийхэн булгангаар Хонгорыг ширтлээ.
Ах нь ширгэлцэн хүн. Луу гүний тамган дээрээс оргоод энд ирлээ. Хүн мэдвэл намайг барьж аваад ална. Гэвч эр хүндээ хайртай байдаг болохоор ахта тус болох байх гэж итгэж байна гэлээ. Эр хүндээ хайртай гэдэг үг хонгорын сэтгэлд хар бидэн орч баяртай нэмсгэлсээр хоолоогоо төрж засаад би танд яаж тус болох вэ гэж хиймэл бүдүүн дуугаар асуугаад хажууд нь тулж очлоо. Дүү минь хурц сутга чадвал дээл хувц хазаар эдих юм авчир. Харин ахыгаа хэндэж хэлж болохгүй шүүгээд тэр хүн нэмсэглэж том хар нүдэ ирмлээ. Би ч эр хүн, таарч эр хүн, зодсон ч хэлэхгүй. Бүгдийг нь аваад ирнэ гэж хэлээд хонгор явлаа. Аха, би урдаар үнэгээ авчиж өгнө. Та хүлээж байгаарай. Би заавал ирнэ гэд гүн одлоо. Ширтээ хэвтэж байгаа энэ хүнийг захиур төмөр гэдэг. Өнгөрсөн нам луу гүний ноён сүргээс тасалж хөөгөөд гэнэт үерэлсэн тамирын голд мориноос нь салж хин даван дээр аврагдахын хамт баригдаж хэд хоног жанчигдан байцагдсан боловч нутаг ус нэр алдраа хэлсэнгүй. Хэд хэдэн хүн таниж гэрчлэхэд нь та андуурсан нүгэл хураач байна. Гэт хэв нэг инээмсэглэж байжээ. Хулгайч хүн хошуу нутагтаа хэлбэл өг хошуу чирэгдэж төлбөр төлж олонд зовлон тариад жигшигддэг болохоор шилийн сайн эр баригдахдаа эр ус нутаг шууга хэлэхгүй хичээдэг. Төмөр эр зааж эргэвшүүлтийг шүд зуунд авч өг дуурайгүй боловч адуу хөөсөн хэрэг нь дааж ил болохоор ширлэгдэж жил шихан болоод 2 хоногийн өмнө моргож бөмбөрсөөр урчин энд ирсэн байна. Төмөр хэдэж чадaltaй боловч бид нь баригдаж гацсан шир өл хоолгүй амь тавьсан тэнцэл хамаг хүчийг нь шавхаж ухаан бодол нь өмөрч туйлдсан үедээ хонгортоо дайралджээ. Хүүнэгийн гэртээ ойртож очиход адуу мана дуургаан чирэнгэлдэрсээр гэрийн зүвж явж байсан галсантай уулзлаа. Хонгор хүү сайн хонов уу? Хонгор хариу дуугарсангүй. Дэрэгдүр нь өнгөрлөв. Жалганд байгаа хүнд ямар аргаар хэнд ч мэдгэлгүй тус хүргэх билээ гэхээс өөр бодол байгаагүй болохоор галсантай яриа дэлгэх завч хүсэлж мөггүй ажээ. Юун дууга хороо очоо гэж ахаас гав хүрдээ юу гэж галсан асуугаад инээлээ. Галсан гэртээ ороход дулмаа хувинган бариад үнэндээ гарах гэж байлаа. Дулмаа чи задарч байна шүү. Яагав? Өргөлж ахаараа хөрхөөн татуулж байх юм. Илжиртлээ унтаад буянтай хүнийг зарж байж заяа буйнаа говчхон шүү золиг минь. Чи буянгийн даахгүй шүү. Говчхон байгаа гэж айх заяа буйн надад байхгүй гэж дулмаа хөгжүүн инээмсэглэн хэлээд хаалгаа тас идэл хаагаа орхилоо. Таник гिचи гэж галсан хойноос нь хашгираад барьж ирсэн сардмал цув орлуу нууртай чулуудлаа. Хонгор үнээс ах оног барихыг далимдуулан аавынхаа хорц утга одончоо цув азар гүзэний булан тус зэрэг юм цуглуулан гэрээсээ нэлээд зайтай газар нууж амжлаа. Ингээд совь адуу гэлтрэх замаа да юм аваад явж байтал мэлчээсэн хоньны хойноос дагж явсан дулмаатай дайралтлаа. Наадах шуудатай чинь юу вэ гэж дулмаагийг асуухад хүү хүмхийгээ зун ташуура чимээгүү гэж дохоогоод ойртон очив. Эр хүндээ хайртай. Юу? Эр хүндээ хайртай гинэгээд дулмаа тачгинд л инээх зур юмын ажиглан харснаа чи хээр эргэлэх гэж яваа юм уу гэж асуулаа. Игчээ энд ч битгий хэлэхгүй. Совь адуу бэлчээрт гаргаж орхиод буцах замдаа төмөр дээр очив. Гэтэл хуучин байрандаа алга байлаа. Аха та хаа байгаа юм бэ гэж ярхан асуулаа. Хажуу талын иргэнээс би энд байна хүрээд ир гэж дуудав. Хонгор хорц утгаар удаан оцолдож байж ширлсэн ширийг нь салгалаа. Тэр хүнд дээл хувцтай боловч дээгүр нь бэлчилж байгаа бүсийг нь харахгүй ажээ. Аха ямар их бүс вэ? Хонгорыг асуухад босох гэж чадалгүй боцож хөвцөн төмөр таашир мэн гэж нүдэ шивнээд нүдэ аниж алгуураар дөрвөн мөчөө хөдөлгөж эхэллээ. Ахын толгой эргэж байна гэж шивнэ. Би ийм хатуу ширэнд боолгож өдөвлсөн боловч өдий хол газар явж ирсэн энэ хүнийг харах тусам хонгорын сэтгэл хөөрөн богино амьдралдаа олонтой сонсон гэрт орж хэн мөрөгдөхгүй. Сайн нэрийн тухай ярианууд сэтгэлд ургаж байлаа. Та шилийн сайн ирүү гэж хонгор төвчлгүй асуулаа. Төмөрнүүдэн алгуур нээж хүүг удтал ширтэж байснаа нэмсэглэх мэт боллоо. Чи засагт хааны захиур төмөр гэж сонсноо?
Өнгөрсөн жил тамгын жасан дээр хаалх даяар цууд гарсан засагтханы захиур төмөр гэгч сайнгэр баригдаад байцаагдж байна гэсэн яриаг сонсож билээ. Сонссон ах. Та захиур төмөр үү? Тийм, би захиур төмөр. Өмнөд алдарсан мундаг эрд тус болоод зэрэгцэн ярьж байгаадаа баярлан нүдэ дөрлөлгөн марс сайн инээлээ. Дүүгийн нэр хэн бэлээ? Хонгор. Луугны баян итгэлтийн хүү гэж нарийнхан дуугаар цаваагч нь хариуллаа. Удалгүй төмөр босож дээл хувцаа тайлан зарим нь газар болж заримыг нь гөвд сэгсрэн өмслөө. Гадуур нь хонгорын авчирсан өдөнчөө цовыг өмсөд бүсэл. Энэ гайхамшигт тэрийн хөдөлгөөн бүхэн хүүд ер бусын юм шиг санагдаж байлаа. Ялангуяа гүзээний болон тусыг хэдхэн өмхөд алгуулгаж ханцуугаар амаа шудран арчаад хоосон гүзээгийн тэр хол шидэж орхих нь хэн ч хийж чадахгүй гайхамшигт мэд бодогдлоо. За дүү минь урд насалж удаан жаргаарай. Ах нь эр хүний ачийг хариулж чадна. Замын хүзүү урт зааны хүзүү богино болохоор уулзсан та. Одоо дүүм нь харь гэж төмөр хэллээ. Хонгор хутгаан авч мордоод гэрийн зүг сажлан явж байхдаа эр хүндээ хайртай гэж давтан дахин эргэж харсаар ирвэл зэлэн уян дээр нь үл таних хоёр морь байлаа. Манайд хин ирээ юм бол гэж бодоод гэртээ орвол ижилхэн хуучин шар чиссүү хандаастай хоёр хүн том холтой хайрыг аавтай нь ярьж байлаа. Итгэлт гоё. Та шүүгдэж байхыг нь харсан л бол яана. Хонгоныхын цус нүрлүү нь урсаад байхад шүдэн хятнахаас сөөр чимээ гаргадаггүй нохоодоо. Захиур төмөрч 90% дээрээ барьж аваад ах нь мөчмөчөөр нь жиргэж байгаад мүлжиж орхиндоо гэж нүүрэн батганд идэгдэж нүх болсон өргөн цэжтэй том хар хүн хилээд паржигнан инээхт нь их гэр дөргих шиг боллоо. Энэ хүнийг бадарч гэдэг 17 наснаас луугүний тамгын дахар хийсэн бөгөөд одоо ч 30 хүрчээ. Хэрэгтэнд хатуу харгас бас тэгээд чадал хүчигтэй 7 хушууны заан цолтой хүн. Дахар хийснээс хойш хэл хахуул авч овоо хөрөнгөтэй болоод сүүлийн үед хүнийг муу гуйлагчин гэж дайрах нь улам олон болж байгаа билээ. Бадарч өнгөрсөн жил төмрийг бусан төвж явахт нь бариад тамган дээр нь аваачиж өөрөө банцтан ширэлжээ. Дахар хийсэн үедээ олон хүнийг ширэлсэн бөгөөд тэднээс оргож байсан хүнгүй. Гэтэл захиур төмөр оргожээ. Үнийг бодох тусам хорсож байлаа. Өнгөрсөн жил төмрийг банцдаж байхдаа түүний ган зөрг тэсвэрт нь бахархаж байсан. Чоныг барьж авсан хүн эрж чадалт нь бахархаж байгаад зовоо худаа байдаг. Төмрийг банцдаж байхад бадарч яг л тийм байсан. Бадарчийн 20 бонзыг давж байсан эргүй. Гэтэл төмрийг 40 банцдаа тарахад нүд нь гөлөлцсөн шүдэн тажигнаж байжээ. Ингээ төмрийг гяндан руу чирээд явж байхдаа буцгаар юм да маргааш ахын дүүгээ дуургаж чадна гэж бардам хэлжээ. Маргааш нь 20 цохоо төр зогсоход төмөр аманда 20 гэд хөлөө хөдөлгөж хэвтрэн засчээ. Бадарч улам хорсож нэг банц хугалсан боловч төмөр бахвайдгаараа нүдэ гөлилгэн шүдэ хятнуулан хавирч байлаа. Чи чинь чолгоо юм уу хүү юм уу гэж ууралсан дахар асуухад төмөр "За би хоёр хөлтэй хохимой толгойтой хүн бэлээ" гэж ёшлон хариуллаа. Эцэст нь төмрийг бадарч ширлэж байхад төмөр нүдэ гялалзуулан шүдэн зууж байгаад оргон шүү гэхт нь бадарч инэмсэглэн хэллээ. Муу гуйлагчин чи сачи чинь хөрүүлээ тэгэрэ гэжээ. Ганц сарын шиний нэгэнд бадарч тарган хоньны гуяа чанаж очоод том огтлон өгт нь төмөр шир зажлан идэх зур чи үс сахлыг минь салгаж өгөхгүй юу гэхэд оргож гараа салгахгүй юу гэж бадарч тавлжээ. Гэтэл захиур төмөр оргожээ. Энэ нь бадарчийн нэрийг нэгмсэн хорлсон шившигтэй чим шиг бодогдоод яаж иж байгаа төмрийг заавал барьж алдсан нэрээ олж авах ташрамд халах даяар цөөрэтсэн сайн нэрийг 2 дахь удаага барьсан алдар зүүн гэж бодож байлаа. Бадарчийн дор сууж байгаа намхан бүтэн хүнийг дамдан гэдэг. Өнгөрсөн жилээс эхлэн тамганы дахар хийж байгаа ажээ. Дамданд төмрийг барих шунал байсангүй. Харин гинэггүй явж байгаад зохиулчихж магадгүй гэж зурм давхирсан ч зогчиг дуурсаж сэрвэлзэн явжээ. Хүний хүү малд явж байхад чинь ганц нэг явган нүцгэн хүн харагдаг биз гэж итгэлт хөхүүрийн өмнө зогсож байсан хонгороос асуулаа. Үгүй ээ. Ажаагүйгэд хонгор толгой сэгсэрлээ. Хонгорын амьсгал авцсан зүрхэн цээжиндээ багтан ядаж зохилж эр хүндээ хайртай гэж сэтгэлдэн шивгэнэн байлаа. Хөдлөх хэтэл хөхөрийн өмнө байсан саамын ховнд торж үдэр бадарчийг мөргөж орхилоо. Ямар дүрсгүй хүү. Тархиггүйтэд байвал хөнгөж орхин шүү гэж бадарч хөмсгөөс зүртээ зангитан бүдүүн дуугаар хөнгөнүүлэг хэллээ. Хонгор бадарчаас зайлан зогсох
нохоод шахуулсан муурын нүдээр ширтэн бие хураалаа. Энэ лав намайг төмрөг батаа болсныг мэдэж байх шиг би хэлэхгүй, хөнгөлсөн ч хэлэхгүй, эшиг шиг чарлахгүй, хург шиг дуугүй байж байгаад босоод явчих нь эрхэндээ хайртай гэж бодлоо. Чимөө хөнгөл л доо. Би яа гэхгүй гэж хонгорын хашгирахад нүдэнд нь доглон нулимс тунарлаа. Бэлтээ хүний ганц хүү гэсэндээ шөрмөстэй байна гэд бадарч нүдээ жартаалган инээлээ. Миний хүү том хүнтэй ингэж болохгүй гэж итгэл хүүгээ зэмлсэн боловч дотроо миний хүүч яг гүйр болно доо гэж багтлаа. Ширтээ мөртлөө орогчдаг аргагүй л сайр юм да гэж итгэл толгоогоо алгуурлан сэжлэв. Үүнээс өмнө баригдаж байгаагүй юм шүү гэж бадарчийн хэлэх дундч гэвч би барьсан юм да гэсэн бардан мөнгө тодорхой байлаа. Итгэлт өнгөрсөн жил хошуу тамгийн жасааны гяндон төмөртөө дайралджээ. Эрхэн хизээ нэгэн цагт эндэгдэл болж гяндонд заавал ордог гэж урдын хүмүүс ярьдаг болохоор юм яаж мэдэх вэ гэж бодсон итгэлт ээлжин өнгөрүүлэх гэж гяндонгийн хоёг нарт хахуул өгч хагас өдөр тамгийн жасааны гяндонд сууж тэнд байгаа хориглоодыг хооллуулж явахдаа ширлүүлсэн төмөртөө гоолдож хоол өгөх зур хідэн үгц сольжээ. Төмрийн тухай яриаг сонсох тусам хонгорын сэтгэл хэмжээлшгүй бахархал ловлцсон хөөрч төмөрваа намайг ирэх хүн гэсэн шүү дээ гэж бодогдож байжээ. Гандангаас нэмээ ааруулаа бутан хүлгсээр орж ирлээ. Та бүхний амгалан айлтгая. Тарган тавтай зусаж байна уу? Сайн байна уу? Сайхан бороо хор элбэгтэй сайхан зам болж байна. Бадарч дахар хаа хурч явна да. Захиур төмрийг алдчихад ирж явна. Нямаагаа үзээд өгөхгүй юу гэж бадарчийг хэлэхэд манай нямаагаа шарлсан хандахгүй шар зурхаачтаа гэд итгэлт ёжлон инээлээ. Хөгшөрсөн ч юм уу мэдхэн болоод төөрхөн их болсон байлаа гэж нямаа өрөөсөө нандагныг хэлгсэн 900-оос гаргаж шившин үлэхтэй заримдаа нүдэн аниж заримдаа хошуугаа цорвуулган эхэл 44 үзүүллээ. За да хачим да өөрөө чиний гарт орох юм шиг буугаад байна. Хөлн мухардаж хар арслангийн аманд нар жарахын өмнө орох болтой гэд ямаа зоосон хэлхэж өвөртлөө. Бадарч том хул аргийг нэг амсгаагаар нь залгиж орхиод дамдангаа дагуулan явжээ. Хонгор хэдийгээр төмрийг энэ муу хоёр барьж чадахгүй. Төмөргөө эднийг 70 дээрээс нь барьж 73, гуйн дээрээс нь барьж 33 эргүүлээд шидэж орхино гэж итгэвч сэтгэл нь зовно байн хойд жалга руу харж байлаа. Итгэлт адууч нараа зөвлөж тамган дээрээс сахиур төмрийг алдаж гинэ. Адууга шүн бүр хоёр хүн манаж ба хэдэн адууч яама харин ганц нэгээрээ төмөртөө дайрал осолтой гэжээ. Итгэлтийнхэнс гараад явж байхдаа хөөрхий ах минь манийхан аав шиг л бидний төлөө зовж байх юм гэж галсан хэллээ. Мань итгэлт хоёр бодолтой хүндээ. Алтан бодоход авдран бодно гихчээр адуугаан бодоход манийхан бодож байгаа юм биш байз гэж яма ажиггүй хэллээ.